хүүтний ирж чангарч байгаа одоо энэ хүүтний үйлрэл эхэлж байгаа талбартаагаар нийслэлийн онцгой байдлын газарт объектын болон ойрын дуудлага мэдээлэл өсөж байгаа. Тэгээд сонгойрхон дүүргийн нутаг дэвсгэрт мөн дуудлага мэдээлэлд өссөн байна. Одоогийн байдлаар 430 гаруй орчим дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Нийслэлийн онцгой байдлын газрын хэмжээнд бол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 орчим хувь. Сонгойрхон дүүргийн нутаг дэвсгэрт бол 42 гаруй хувиар дэше дуудлага мэдээлэл өссөн байна. Хүүтний үйлрэл эхэлсэнтэй холбоотойгоор объектын дуудлагууд бол ихссэн байна. Мөн давхар угаарын хийн ордлогын дуудлагууд бас ихссэн байна. Сонгойрхон дүүргийн онцлогийн хувьд бол бидний гэр орол байш орол ихтэй. Тэгэхээр ер нь бол объектын дуудлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй их хувиар өсөж байгаа юм хандлагатай харагдаж байна. Сонгойрхон дүүргийн засаг дарга эрдэм төлөвлөлтийн урлагийн дарга мөн холбогдох ажлын албануудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд маш сайн зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар бол хяналт шалгалтын 20 өдөр төмж урьдчилан сэргийлэхний өдөр төмжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчид айл хөрхүүдээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх галт төмрийн шалтгаан нөхцөл дуудлага мэдээлэл өссөнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх хүслийг шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна. Нэг сарын хугацаатаар зохион байгуулж ажиллаж байна. Нилээдгүй зөрчлүүд бас ингээ гарч ирж байна. Хувь хүний өөрийнх нь бас аюулгүй байдлаа хангах амь настайны холбоотой иймэрдүү ойлголтыг бас иргэд дутуу мэдээлэл хүлээж авч байгаас холбоотойгоор юм өөрөө урьдчилан сэргийлэх аюулгүй байдлаа хангаж чадахгүй хатаа холбоотой бас нэг юм зөрчлүүд гарч байна. Иргэдийн бол угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хамгийн дөрөвний хийх алхам нь бол угаарын хийн мэдрэгч. Угаарын хийн мэдрэгч бол угаарыг бол зөвхөн угаарын хийн мэдрэгч л мэдэрнэ. Тэр нь нүдэнд үнэртэхгүй, гарт баригдахгүй, нүдэн харагдахгүй, гарт баригдахгүй, үнэртэхгүй, амтгүй одоо ийм зүйл учраас зөвхөн хийн мэдрэгч л мэдэрч байгаа. Дийлэх одоо гарч байгаа нийтлэг зөрчлүүд бол галлага, буруу галлага байна. Тэгээд цахилгааны аюулгүй байдал байна. Тэгээд нөгөө ил задгаас гсэн үнс нурам гэсэн юм ойлголтууд байна. Дийлэх галт төмрийн дуудлагын, объектын галт төмрийн дуудлагын хувийг эдгээр дуудлагууд эзэмшиж байна. Болцсошгүй галт төмрийн объектын галт төмрийн дуудлага гэсэнтэй холбоотойгоор иргэд бол нэгт галлагааны үед зөв галлах, хоёр цахилгааны аюулгүй байдлаа хангах, гуравт урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэлд хамрагдахыг бол зөвлөж ийн бол